Сайн байцгаана уу? Өнөөдөр улаан 2022 оны 2 дугаар сарын 9 буюу 9-ний өдөр ээжийн минь төрсөн өдөр одоо цаг 10 цаг 54 минут болж байна. За, Америкт минь төргий. Америкт хэд болж байна? Одоо өнөөдрийн 2022 оны 2 сарын 8-ны оройн 9 цаг 55 минут. 21 цаг 55 минут болж байна. Японд 1 цагийн зөрүүтэй тий. Японд хэд болж байна? Японд 11 цаг 55 минут. Манай хүүхд харин яг ишлэгийг болсон чинь сэрчлэн жижигхэн гар орж ирээд байж магадгүй шүү. Зөөр жижиг гартагаа тэгэл бүгдээрээ л хийчихье. За. За. Төрсөн өдрийн минь төргий. Төрсөн өдрийн минь төргий. Хайртай шүү. Хайртай шүү. За, бүгдээрээ сайн уу? Гоё юм бэ. Сайн уу? Шинэлгээ өндөрлж гэнэ үү? Болоог байна уу? Шинэлцгээж гэнэ үү? Шинэлгээ аль хэзээ дууссан, дараагийн үйл ажиллагаанд орсон. За, манай Март яригдж байна. шинэлгээ дуусаагүй байгаа шүү. Шинэлгээ дуусаагүй байна. Тий. Миний төрсөн өдөр ч яахтай дандаа нэг цагаан сарын дараах бол болж идэг болохоор шинэлгээтэй үргэлжлэл төрсөн өдөр л гэдэг. Төрсөн өдрөч биш шинэлгээ чивлэг болоод өнгөрчдөг. Тий. Заримдаа бүр эн чинь шиний нэгэнд таарч исэн баг шүү бас. Намайг Японд байхад яг шиний нэгэнд таарад. Би Би нэг дууж явуулаад, та нар шинжилгээл таарад. Ээж уйлаад энэ Уулаа байлаа болоо. Ганцаараа байсан баг тийч гэдэг. Ганцаараа нэг тий. Японд бас ганцаараа байсан юм. Тэгээ ож шоолоод ямар сантай энэ ганцаараа одоо дулаад юу илаад. Тийш олоод ээж уйлаад байсан шүү. Эмээгийн памбаха яагаад эмээтэйгээ Эмээгийн памбаха уурлаад хаашаа оруулчлаа. Аврам гिचлээ. За тэгэхээр хэдүүлээ ээжийн төрсөн өдөр болж байгаа баяр хүргэе бүгдээрэнд нь. Тэгээд ээжээс сэтгэл сонсмоор байна. Төрсөн өдөр ямархуу болж өнгөрдгөө. Ер нь тэгээд одоо төрсөн өдөр хамгийн анх хизээ төрсөн өдрөө тэмдэглэж үзчихсэн. Эсвэл хамгийн сэтгэлд одоо ойрхон байгаа бүр гүн үлдсэн төрсөн өдрийн бэлэг ч юм уу те дурсамж юу байна? Би ч одоо нэг төрсөн өдрөө нэг айхтар ашиг болдог. Бидний үед чинь нэг төрсөн өдөрч гэж нэг сүд мэд бол тэмдэглэж өгсөн. Өлөвд л одоо ерөнхийдөө бол бараг л та нар өсөж өдгийг л төрсөн өдөр гэдэл шавхтуулаад төрсөн өдөр болгоод тэмдэглээл байдаг гэсэн. Тэгээ ер нь анханасаа би нөгөө төрсөн өдөр миний төрсөн өдөр чинь юу штэ мэдхгүй нэг хэсэг явсан шүү дээ. Гэхдээ яг 2 сарын 24 гээл нэг төрсний гэрчлэгэн дээр байдаг гэдээ ч нэг ээжээ маань хэлдэг байхгүй юу. Энэ төрсөн өдөр чи хотлоо юм байгаа. Одоо 62 оны цагаан сарын нөгөө шинийн 5-нд төрсөн шүү минь нөхөө гэдэгдэг байхгүй. Тэгээд тэр үед чи нөгөө тэр юм шинийн цагаан 62 оны шин чинь одоотой адил ингээд нөгөө бүх юм тодорхой баш шинийн 5 нөгөө шин чинь хідэнд чинэлсэн юм мэдгүй. За би чинь ямар ч гэсэн шинийн 5-нд төрсөн гинлээ гэж л мэдээдсэн. Тэгээд би нөгөө соёлд ажилладаг байхдаа номын сангийн нөгөө фонд руу ороод нөгөө сонингуудад шүүхгүй юу 62 оны сонин байна уу гээл. Тэгсэн 62 оны сонин дээр гэсэн чинь 2 сарын 5 малчтын баяр гэдэг тэмдэглэсэн. Тэгээд чинь нөгөө цагаан сар гэхгүй малчтын баяр гэдэг. Цагаан сарыг чинь бид нар нэгсэн нөгөө ёолкор тэмдэглэдэг гэсэн учраас малчд цагаан сараараа тэмдэглэдэг. Тийм байсан шүү дээ нэг үе. Одоо тэрийг бол таагаа мэдэхгүй л байгаа. Тэгээд харсан чинь малчтын баярын өдөр 2 сарын 5 гээл одоо тэр үе намын үнэн гээл сонин байдаг гэсэн. Үнэн сонин. Тэрний нүүрэн дээр л ингээл айгуу татамруунаар малчтын баяр гэдэг. За цагаан сар чи энэ юм байна гээл тэрнээс хөөгд үзэхээр 2 сарын 9. Тэгээд би чи 2 сарын 9-нд төрсөн юм байна гэж мэдээл. Тэгээд та нар чинь би чинь та нар 2 сарын 9-нд миний төрсөн өдрийг тэмдэглэн би 2 сарын 24-нд нөгөө гадуур ажилчтайгаа төрсөн өдөр тэгтээ тэр түрүүх үедээ бүр залуу байхдаа бид нар нэг төрсөн өдөр гэж ашиглаж өгдөг үе байсан шүү дээ. Тэгээд тэр дундаа би чинь нэг бас юм нэггүй нэг төрсөн өдөр гэж сүдмэд болдоггүй байлаа. Тэгээ бүр сүлдээ яхад бас нэг жоохон байлдаа ингээд ажлынхантаа жоохон шавуудах хөргөл ажил хийн үхэс нэг за миний төрсөн өдөр бид бол хин надад бэлэг өгөх би ямар бэлэг өгөх тэгэл та нар л нэг тэрийг өгчөөгөө төрсөн өдөр чинь нэтэргээд одоо хүүхэд байхасаа эхлээл одоо тэгшээгийн лав санаанд байж байгаа төрсөн өдрийн мэнд гал хөөрхөн цэцэг мэцэг зураад шүлэг дөрөв мөрд бичээд
тэгээд бэлддэг байсан шүү дээ. Айгу үнэтэй бэлэг тэр л байсан. Хөөрхөн шүү дээ. Би бол тэгээ нөгөө та нарын хүндэж өгсөн бэлгийг сонирхдаггүй нөгөө тэр хөөрхөн цэцэг нарч зурсан тийм цаасан дээрх шүлгээ бичсэн тэр нэг хөөрхөн бэлгнүүд надад одоо ч бодоход үнэтэй байдаг байхгүй юу? Тэрхүү сантай тэгээ би төрсөн өдөртөө ингээл дурсахад надад одоо их чухал юм. Би нөгөө эмнэлэг төрөөгүй бүр тэр байтугай дэлгэр хангаа уулынхаа бүр баруун сунд нь төрсөн хүн шүү гэж би тэргээр бахархдаг байхгүй юу. Хөдөө гэртээ төрсөн гэсэн үг шүү дээ. Хөдөө гэртээ төрсөн. Тэгээд бүр хөдөө гэртээ төрөхдөө тэр дэлгэр хангаа уул яг ёстой л баруун сунд нь байдаг байхгүй юу. Яг нэг уулынхаа дөнгөж ингэрлүү оронгууд үлж байдаг. Хараад гэсэн үлж байдаг байхгүй. Одоо миний төрсөн газар чинь хараад гэж байдаг шүү дээ. Тэгээд тэр хараад гэсэн газар төрсөн гэж байгаа. Тэгээд надаас доош одоо манай дүү Эрдэнэт чинь бол эмнэлэг төрсөн гэж байгаа байхгүй. Би тэгээд тэрийг айгүй нэг азтай тооцож бас бахархдаг байхгүй. За би чинь хөдөө яг яста нэг ээж маань ер нь ингээл би ч олон ах эгч нартай тэгэх чинь тэр бүгдийг ихэнх нь манай ээж өөрөө боож авсан гэж ярьдаг байхгүй. Хамгийн сонь яг өөрөө боож аваад намайг болохоор харин манай айлаараа байсан айлын ажаа боож аваад одоо хүүхдүүд нь дэлгэр хангаар байгаа да ямдан гэж өгөн байсан үржилгээд хөгшнөөс. Тэгээд одоо манайхан тэднийхэнтэй одоо манайхан айгүй олон жил айлаараа явсан хүүхдүүд нь ингээд үе үеэрээ бид нар их найзууд. Яг нэг үе үеэр айл өдөн айлж ер нь дээр айлж ингээд үе үеэрээ ингээд ойролцоо төрдөг. Тэгээд тэд нар ингээд үе үеэрээ бид нар тийм найз тиймгээд олон жил айлаараа явсан тийм сайхан айл хөрс байсан байхгүй юу. Тэгээд тэр айлын ажаа намайг за би өстой нэг төрнгээл байж ахтлаа төрнгээл дөхөөл ахтлаа би боож байгаа шүү гэж өстой хөсөж хүлээсээр гал шөн нэг цаг төрөхөд чинь өстой нэг шөн орж ирж зориуд боож авсан гэж ярьдаг байхгүй юу. Тий. Намайг боож авсан ажаа одоогоороо бид нар ингээл өрөөх дээрээ сайхан найзлал хөрлөөл явж идэх тийм сайн. Энэ тэгэхээр бас их дурсамжтай тийм одоо бидний ээж одоо дараа хүүхдүүдийн эмээн ингээ хөдөө газар өөрөө өөрсдөө төрүүлдэг байсан гэхээр бүр ингээ гахалтай сайн дурсамж үстэй. Бид нар багасаа нэг ээжийн төрсөн өдрөө олно гээл ингээл бүр нэг жоохон хүүхдүүд одоо тэр чи хэдэн настай байсан юм бэ? Жоохон хүүхдүүд л ингээл хичрээмрээ засаал элдв янзын бэлдээд буу юм болдог ээжлээ. Энэ заагрын нэг хөрөнхий гихт амьдэрдэг байх та. Тэгээд нэг хөрөн харж ингээ нэг ширээн дээр нэг хөөрхөн юм ингээд хийгээд зүсээ тавьсан ч байх шиг тэр одоо таал нэг юм баян жинэл нэг ширээ байхгүй шүү дээ нэг хөөрхөн нэг жоохон юм ингээд хийцэн бас нэг л хоолундаа хийцэн нэг боцоо хийцэн нэг хөөрхөн юмнууд л байдал би ч голцоох нэг ажилтаа гэл ингээд нэг тэр ямар төрсөн өдрөд бид нар амарч байна гэж байх юм ба шүү дээ. Чинь нэг ажилдаа өглөө гараалгүйгээл өнөөдөр цаанаар ирэхэд юм уу орой ирэхэд нэг хөрх юм болцсон. Тэрийг би ерөөсөө нөгөө тэр 2 сарын 9-ийнхаа төрсөн өдрийг ерөөсөө санахгүй байхад л та адил ингэ сануулдаг байсан байхгүй. Яг айгүйх нөгөө гарын хоолоо хийж өгнө. Ээжийнх нь өнөөдөр төрсөн өдөр шүү гэд. Өглөө цаав босож галт төлж өгнө. Галдаг байр байх чинь өглөө төлөө цай чамж өгнө. Орой хоол гарын аавах нь үүрэг ерөөсөө тэр ястаа нөгөө авч иржсэн бэлгэн тэр ястаа л тэгэл өглөө зайшгүй нэг хөөрхөн гэрээ цэвэрлэлээр өнөөдөр ээжийнх нь төрсөн өдөр. Би төрсөн өдрөө өргөлгүй. Тэгээ ихэнх миний төрсөн өдөр чинь цагаан сарын дараа их ойрхон болдог. Одоо ч гэсэн ингээд бас ойрхон болж байна. Эсвэл цагаан сараас өмнө. Ээжийн төрсөн өдөр гээл тэгэхээр тийчгал их тийм юу хүн юм шиг байна. Романтик хүн болохоор янз бүрийн бэлэг хүний санаанд ороогүй бэлэг ямар сандал дуулаа явуулж авах хэрэгтэй. Тийм бэлэг ганцхан өрөөдөө яах ч бол гэсэн сэтгэлтэй. Таргал хүмүүссэн ээж тухайд дуулаад бидний юу төрсөн өдөр мантал бочгон ч байсан чинь бүр бичлэг ирлээ. Шиний нэг юм тий. Шиний нэг төрж таараад төрсөн өдөр таараад. Тэгэхээр шинэ төрсөн өдөр Гэтэ амар азтай ээжийнхээ төрсөн өдрөөр аавынхаа гарын хоолыг иддэг байлаа шүү дээ. Эмэгтэйчүүдийн баяр ээжийн төрсөн өдөр хоёроо бас хүүхдийн баяраар. Хоёр удаа тий. За гаяад ээжийн төрсөн өдөр гэхээр ямар дурсамж байна?
Одоо би ч нэлээд жоохон байсан тэр үеийг санахаар нөгөө эгчнэр ингээл юусе гэрээ зүрлээл бужигнаад би тийм хийх юм байхгүй бэлдсэн юмнаас нь идчихгээл ээж хизээ ирэх юм болоо гээл хүлээгээд хажууд нь суучихдаг байлаа. Тэгээд ээж ирээл нөгөөхөөс нь идэх завшаа олдоод тэгэл өстө бөөн баяр байж идэг гэж тийм тэр үед нэр юу болоод байгаа учраас ойлгодгүй гүйж идэг байсан. Тэгээд удна үстэй ажиллаас ирэх гэж. За нэг их бэлдээ тавьчихна гэсэн чинь. Тэжгээд ямар дурсамж вэ? Хамгийн одоо ээжийн дурсамж. Нөгөө нэг би оюутан байсан санагдаад байна. Хэдүүлээ нэг мөнгөө цуглуулсан мөнгнүүдээ нийлүүлж жаад ээжэд нэг утас авч өгдөг. Тэгээд тэгсэн чи ээж утасаа байраад нэг том өрөөнөөс гүгээл гараад явчаад эргээд ороод ирсэн чинь тухайн үед нь мдээгүй сүүлд нь ээж нөгөө нэг очиж нулимсаа ачаад иргээд Бэлгээ авангуудаа эргээд гүйтсэн үү? тий тэгсэн чи яг юу тухайн үед яасан юм гэсэн сүүлд нь ээж нөгөө нэг нулимсаа ачаад бүр ивэдээ энэ хитэ амьд хаанаас юу цогцолж бодхоод бүр тий юугаад гэдгсэн. Тэр амар тод надад санагдаад байд. Угаасаа бид нэр өөртөө амар хичээж нөгөө нэг оюутан байхдаа угаасаа мөнгө айгүй хэцүү шүү дээ. Тэр чинь тэгээд нэг зүгээр нэг ойр зурж утсан чинь нэг хөөхөн тийм үнэтэй утас авч өгсөн байсан. Тэгээд би бүр гიშж байгаас тий айгүй удаан цуглуулсан мөнгнүүдээ яг ээжтэй хадгалаад тийстэй за бүгдээрээ нийлүүлж агаад бүгдээрээ цуглуулсан бүх мөнгнүүдээ нийлүүлж агаад тэгээд танаас баашинтай байсан цаг. Ээж нэг санаж байна уу? Бид эдийг нэг бонороо байхад нэг та эдийн хүүхэд тахтаа өгч би одоо ч гэсэн хадгалдээ штэ гээд. Тэгээд тэр дотор одоо санаад байгаа байхгүй тэр одоо бас эдтэй байсан юм дээ. Нэг амар толгоо олдгож хэдэн өгүүлбэр ичгээ. Тэр нэг дөрөв өгүүлбэр байгаа байхгүй. Амар их бодоол, арилгаал. Тэгээ нөгөө бас тэр ихний өвнүүд мэдэр бас нөгөө ижил үсгтэй байгаамаа одоо хайр дээш хэлсэн бол хөөхөн мөөрхөн гэдэг. Яг тэр бүр ингээд энэ үг арай биш ээ наа гэдэг арилгаж байгаа. Тэгээд дахиж хичээ. Тэгээ ямар ч гэсэн тэр ээжийн нөгөө тэр бидний хүүхд байхдаа бичдэг байсан захиа тэр дурсгалын зөөлөд өдөрдөөс хараа төө миний нэг өдөржингөө зовж яшигдсан дөрөв мөрдийн байж тэгээд уншижсэн. Тэр чинь үжсэн би надлаа үзүүлсэн үстэй тий гаяагийн зуржсэн зураг тий тэргээд бас гурван настай зурсан байдаг. Захианууд хүртэл ээжэд бас байгаа. Бас гоё юм байл яг хөөхт тахтаа дээр бичижсэн бичгээ юу тий юу бодож ийсэн. Юу ямар тань эмээ юугийн сансын гэхээр за зэмээх яг юугийн сансан гэж хэлэх хүлээ гэл ингээд тэрийг гэдэг дахиад бодож ийсэн аа тэр уншихаар өстө хөөх хэл юм бэл. Аха. За сайхан дурсамжуудаараа бас дахин аялцгаалаа. Тэгээд миний бас нэг бодоод байгаа юм гэхээр юу гэхээр бид нар ээж чинь бидний нөгөө дандаа суралцах үйл явцад бүр ингээд байнга дэмжижээдэг байсан те. Хин хичээлээ хийж байгаа нь гэрийн ажил хийхгүй. Тэгээд нөгөө тэгэхээр шууд тийчгээс надад тэг хичээлээ хийхгүй байгаа гэдэг нь гэрийн ажил хийн. Гэрээ зөвөрл гээл харахад нөгөө хин сул жилээтэй тэр дуудал гэр зөвөрлөдөг хичээл хийж байгаа нь бол хичээлээ хийн гээл тэгдэг. Тэгээд яг тийчгээ хичээлээ хийгээ сууж идэг би зүгээр ээж таардаг гэсэн юм. Тэгээд бас нөгөө 11 дугаар анги одоо таавч 11 төгссөн юм чинь. 11 дугаар ангид орохоор гэрийн бүх ажлаас чөлөөлөгддөг. Тэр бас тийм. Гая бас нөгөө бид эдийн сюрпризийг бас задлдаг байсан. Би 2 жилийн өмнө манай хүүхдэд нөгөө бид дөрүүлхнээ миний төрсөдөр байж тараад тэгсэн чинь тэр хэд нөгөө ингээл янз сюрпризээр тэгээ тэр хүртэл ер нь хүн мартсан байд юм байл шүү дээ. Тэгээд нөгөө бааку чинь жоохон юм чинь нөгөөх нь ингээл задлах гал яг нөгөө гая шиг ээж нөгөө хэр чинь дингж байгаа шүү өдөр гэж ирж хэлж үлээ. Тэгээд нөгөө хоёр нөө чи хамаг сюрприз задлчихсан шүү дээ. Яг тэр үед би бас санаж байсан бид хэд бас ингээд нөгөө ээж сюрприз барих гал нөгөө олуула бужигнаал тэгэл зарим нь нөгөөх нь очиж задлаа зарим нь фейлдэл яг тэгэд бас яг өөрийнхөө нөгөө хүүхэд насад орсон чи ямар хөөх юм бэ бид нар бас хүүхэд тахта ээж аваад төрсөдөр яг ингэдэг байсан даа гэж боддогдчихсэн. Та нарт яг тийм тохиолдол байгаа юм. Нэг удаа аха
Surprise гэдгсэн чинь сая нэг бидний ээж боловсрал дандаа амар анхаардаг байсан. Сурах үйл явцтай амар анхаардаг байсан. Тэгээ тэрнээс болоод оожи маань одоо нэг ээжийн төрсөн өдөрт зориулаад өөр хүмүүс surprise байхаар болсон байгаа. Тэгээд нэг тийм. За оожи өөрөө гэрүүлээ. Жил болгоныхоо ээжийн төрсөн өдөрт зориулаад ямарваа нэгэн сурч мэдсэн зүйлээ ингээ бусдаа хуваалцжээ. Тэгэхээр яг бидний ингээ happy family гэдэг утгаараа ч гэсэн одоо happy family-г л ээж шүү дээ тийм ээ. Тэгэхээр ээжийн төрсөн өдөр бүх хүний төрсөн өдөр юм шигээр мэдсэн сурсан одоо жил болгон лаптет болж байгаа шүү дээ. Бид нар илүү шинэ үзүүлж байгаа. Тэр болгоныгаа ингээ бусдтай хуваалцдаг бай. Тэгэл жил болгоны ээжийн төрсөн өдрөөр ямар нэг surprise барьж хүмүүст үнтэй ч үнгүүч хичээлүүдийг орж хүүхдүүд баярлуулж тэгжээ гэж бас бодоод байгаа. Аха. Оюуны түрэнг ороод хийж. Тэгээ оюуны бүрд ороод хийж тээ. Тэр чи ястаа гайсан байна. Одоо ер нь ингээд би сая ингээд төрс өдрөд чинь надад тэгээд та нарыг утас авч өгч жилээ тэгээд баярлж ууж жилээ гэж хэлээгүү хэлэх гэж ерөөс манад орохгүй тэр чи ерөөс мацсан байна. Хамгийн гол тэр нэг хөөрхөн ингээл юм зураад бичээд өгсөн чинь хамгийн удаар төрс өдрөд авсан гэсэн чинь тэд нар ч санаад орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр нь бол манай гэр бүл тэгж нэг их тийм үнэтэй зэнтэй яг та нар ээж аваа баярлуулахын тулд ээж аваа үнэтэй зэнтэй юм авч өгчлээсэн байх. Уган бид тэр бол ер нь тэгж биендээ тэгж үнэтэй зэнтэй төрс өдрийн бэлэг гэж тийм юм авч өгч өгдгөө. Тэр түрүү ярьсан шүү дээ аав нь яаж баярлуулсан ороо хавж би ч гэсэн нэг нэгнийхээ төрс өдөрт нь яг тэр нэг гарынхаа хаалцаа хийж өгвөл ийм л гарна тийм. Ийм л бэлэг биендээ байдаг байсан болохоос тэгэл хүмүүсийн ажиллаар төрс өдрийн бэлэг гээл тэр үнэтэй цайтай бэлэг авч өгч байгаагүй. Яг нэг тийм зуршил. Гэтэ би санд энэ аав ер нь бол өөрөө юм аягүй бэлгийн соёлтой хүн биш шүү дээ. Ингээл Аюу романтик шүү дээ. амар романтик тийм. Тэгээд өөрөө бас тийм юмд амар баярлдаг нөгөө ингээд жоохон өгчиг догдолдог ч юм. Тэгээд миний санахлаа ингээд юм авчирхаараа өөрөө өгөхгүй ээжтэй өдрөө аяг дамжиж нэг ээжтэй өгчих энийг тэгээд өгчих ээжигээ тэгээд ч гэдэг юм уу одоо бодоход аав аягүй тийм романтик юм байсан Амар романтик. аягүй тийм харагддаг тийм Надаа нэг юм санаад орчлаа нэг хүүхдийн баяраар бид нэг аав нэг юм цэцэг юм тухайн үед дунд говт амьд цэцэг байхгүй юм хиймэл цэцэг тэгээд тэр нь юм салаа амжиж нарийнх юмнуудыг тууд одоо юу тийм навчин тийм нарийнхан тэгээд тэрэнд ингээ бүгж уяад тэгээд ээжэд нөгөө цэцгээ өгөө. Тэгээд бид нар нөгөө цэцгийг олоох гээд ээж наад цэцгээ хардаа гэсэн ээж гой цэцэг юм л гой цэцэг. Бид нар нөгөө бүгжийг олоох гээд ээж танаа цэцгээ сайн хардаа гэсэн. Тийм байна гой цэцэг. Тэр бүр нэр яасан яг тийчгээ сонсож санаанд орч. Тийм айгүй романтик хүн байсан штэ. айгүй гоё юм дуртай юмтай тийм ямар гоё юм амин юм их дуртай тийм сая чи нөгөө нэг дурсамжийг ярьсан чи яг нөгөө дамжуулж өгдөг гэдгсэн чи аав нэг удаа яг ээжийн төрсөн өдрөөс нөө шинжилээс нь санахгүй байна нэг дараас авчирсан маа энийг ээжтэй өг гэдэг та өөрөө өгөөчтэй гэсэн чи өгчөө гэдэг аягүй чигдэг аа өгч ингээл өгч ийсэн юм байгаа тэр санаанд орчлоо Орхон. Тааш нэг юу санхүүчтэй баяр их тэмдэглэдгээс айгүй нэг тиймэрхүү юм амтлуусаас яжсэн. Санхүүчтэй баяр юм гэдэг бас юм бичээд л өдрөө өгдөг байсан. Санхүүчтэй баяр гай төрс өдрөөс хойш төрсөн жилээс хойш тэмдэглэдэг бас интернэс өмнөч нэг тийм байгаа. Тэгэхээр бидний баяраар жил асган талбай дээр гарч зураг авах болдог байсан дурсан. Хүүхдийн баяраа ч гэсэн яг зураг авахулдаг. Хүүхдийн баяраар зураг авахулах ач холбогдол их байдаг гэсэн шүү дээ. Авч яг хүүхдийн баяр болгоно бид нар яг гэр бүлийн зурагтай тэр хүүхдийн талбай дээр заавал гэр бүлийн зураг авах. Тэгээд амар гоё ингээд нэг жил болгон аавын нөгөө одоо жишээлбэл эхлээд бид нар зогсож исэн бол дараа нь аав 3 дугаартайгаа зогсоод дараа нь 69-тайгаа зогсоод ингээд машин аав солигдоод тэгээд аав бүгдээрээ зураг авахгүй л гээд өөрөө айгүйх тэгж зураг авахгүй болох хэвээр дуртай. Одоо энэ нөгөө явсан нөгөө жуулчид одоо тэр аяллаа группийнхэнтэйгээ бүх зураг ингэж авахгүйсэн байдаг. Бас гоё юм байлээ. Тэр 3 дугаартаар хамгааллаас гайд хийж байгаа юм. Тэр амар гоё зураг тэр. Яг заавал тэгж унааныхаа хажууд яг орд нь юм уу яг дээр нь хажууд алгаан солигдоод машин нь солигдоод тэгээд гадуур нөгөө савхин хөрмөн солигдоод
Заавал ер нь аавч нэг ачаал бүгд өгдөг тэр яг тэр унаа машинда их ачаал бүгд өгж тэрнийхээ дэрэг заавал хүүхдийн баяраар зураг авахулдаг байсан шүү. Тэгээ бас сахлан солигддаг байсан тэгээд. Тийм дээ. Нэг сахалтай болоод нэг сахалгүй болоод. За тэгэхээр бидний ярилцах цаг бас энэ түрээд өндөрлөж чинь. Тэгэхээр бүгдээрээ нэг төгсгөлийн үг хэлэх үү? Эгээс эхлэх үү? Ээжээс эхлэх үү? За. Ээжтэй хайртай шүү. Би өглөө пост оруулсан. Тэгээ урт насалж удаан жаргал бидэнтэйгээ удаан хугацаанд ажиргалтай амьдраарэ гэж хэлье. За, баярлалаа. Би амар азтай. Юу гоё яа. Мая тийчко ирнүүд бол зүгээр ингээд статус. Харин бүр Өмнөөс нь өсөлч гээд эндээс хошоо хөнжүүлээд байна шүү дээ. Тэгээ эрхлээд нэгэл энэ таад чинь тэгэл игээд атархдаг. Тэгэхээр би та нар тэгээ миний дэрэгдэл ингээл эрхлэн штэ гэдэг байхгүй. Тэгээч бүрс насаараа эрхэлж байгаа юм шүү. За тийчкэгээ за би эхлээд ээжтэй амар их баярлалаа гэж хэлмээр байна. Ямар азаарч гэх юм уу, хувь тохиолдолч юм уу, ийм мундаг, ийм сайхан ээж охин болоод төрсөн. Тэгээд бодоод тахад ингээд амар их замыг маань ингээд гэрэлтүүлж өгдөг. Яг ингээд явахыг хүссэн газар болгонд маань өөрийнхөө чадах бүх зүйлээр дэмжиж тусад сурыг гэх юм бол тэр сурах үйл явцад бүр бүх зүйлээ зориулаад тэрийг дэмждэг. Тэр нь намайг ер нь гайгүй хол явуулсан гэж бодож байгаа. Тэгээд тааштай ч гэсэн уртудаа хугацаад замыг гэрэлтүүлээд утахгүй би бас ээж их замыг гоё гэрэлтүүлээд сайхан зүйл бодох хаа. Ямар ч гэсэн баярлалаа ээж. Хайртай шүү. гаяа. Миний хувьд гэх юм бол ээж маань ерөөсөө одоо нэг эмэгтэй хүн боловсралтай байх тал дээр одоо маш их цагтдаг байсан. Юм л бол суржээ, сур та нар суржээ, ерөөсөө сурж лав гэдэг зүйлийг маш их цагтдаг байсан. Болоод ч тэр би ч одоо бүр сая хүүхэд төрүүлтлээ 27 нас хүртлээр тасралтгүй сурсан байдیں۔ Тэгээ тасралтгүй сурснаар би ч одоо бүр 3 их сургууль төгслөө. Тэгээд одоо ерөөсөө сурсаар хагаад ажлын байран дээр гараад нэг 2 жил 3 жил хэрэтэ ажиллаад л одоо анхныхаа хүүхдийг төрүүллээ. Тэгээд ээжийнхээ захиасын дагуу би явсан болоод ч тэр миний амьдралын одоо ололт амжилт бүх зүйл одоо ээж аав хоёртай минь салшгүй холбоотой, мундаг эгч нартай минь салшгүй холбоотой. Тэгээд ээжигээ одоо үргэлж одоо бидний замыг засаж тийм ээ маш сайхан өрөөл хайрлж биднийгээ үргэлж л одоо сэтгэлдээ тээж сайн сүнийхээ дээжиг өргөж ядагт маш их баярлалаа. Өшөө олон жил одоо бидний хажууд одоо уртудаа наслаарэ гэж хэлээ да. Ээжтэй хайртай шүү. Тэрс өдрийн минь төргийн охин надбаачнаа. За миний хувьд ч одоо ээж хавганд ороогүй хүн юм биш үү? Ер нь ингээ бодсон. Сургууль сонгалтаас эхлээд ээж хавганд ороогүй хүн юм биш үү ингээ бодсон чи тэгдэг байхгүй юу? Би одоо ингээл ээж намайг чи одоо боловсралгүй хүн шүү дээ гэж намайг тэгдэг. Тэгээд манай зарим найзууд ч одоо ингээл чи ямар мундаг яасан ингээл одоо жишээлбэл том компанид хүний нөөцийн ажилтдаг бараг 10 жил хийлээ. Одоо хүүхдийн тарих хөгжил одоо юуны сабингийн чиглэлээр бас 12 3 жил ажиллаж гин. Ингээл чи ямар мундаг ингээл тэгдэг байхгүй юу? Хувийн хөгжлийн чиглэлээр ментор хийж гэн ингээл хүмүүс айгүй мундаг гэдэг байхгүй юу? Тэгэхээр би зөрүүлээ тэгтий. Би ч одоо ээж минь намайг би ч одоо гэрийнхнаас хамгийн одоо муу штэ. Манай ээж одоо хүртэл намайг чи боловсралгүй хүн шүү дээ. Боловсралгүй мэрэгчлээ. Хэлт ерөөсө мэрэгжил биш. Тийм боловсралгүй биш, мэрэгжилгүй хүн шүү дээ. Тийм хэл ерөөсө мэрэгжил биш. Уг нь бол хөөрхи хэлний орчуулагч. Тэгээд тэрэн чамлаг хэл ерөөсө мэрэгжил биш шүү. Чи одоо өшөө мэрэгших хэрэгтэй шүү гэдэг. Тэр харин бас яг үн би ч одоо англи япон хэлний багш орчуулагч мэрэгжтэй багтал мэрэгжлгүйгээр дуудвал хэл ерөөсө мэрэгжил биш чи мэрэгжил өшөө мэрэгжилтэй болох хэрэгтэй шүү гэдэг. Одоо хүртэл өгдөг байна. Одоо хүртэл гэж тэгэхээр одоо ээж хавганд ороагүйгийнхаа юу гэдэг одоо яг орё. Одоо яг иймээс явж сурлаа. Ороогүй шүү дээ ер нь. Ер нь ороод нэг гэж байхгүй. Одоо яг үгэнд нь орё. Одоо хичээн. Тэр чинь 40 наснда л ичнээгээр боловсролоо дээд болгож ирсэн. Тэгэл тэрнийхээ хэргийг хийж л олон жил сайхан ажил хөдөлмөр эрхэлж. Түүнээс би техникумын боловсролоор байсан бол аль хэзээ чигтэл ажилгүй болцсон байх л байсан.
их дэлгүүрээс нэг дэлгүүрийн гомдор суугаа байж явах байсан бахаа л гэж боддог байхгүй юу. Тэгээд яг энийг дүгнж хэлэхэд ингээд нэрээ зөндөө хүмүүсийн нүдэнд ингээд үнэхээр мундаг харагдаж байхад ээжтэй хизээч хангалттай биш. Дахиад сур, дахиад ингэтэй. Тийм болохоор сурнаа. Тийм болохоор бид нар яг ийм их юу одоо юу гэдүүлээ growth mindsetтэй болж хөсгөөж байгаа ах гэж бодож байна тий. Одоо нэг тасралтгүйс суралцах бас ер нь өөхөө өглөө суралцсан шүү. Харин тийм ээ. Би одоо дараа нь юу сурд юм бэлээ гэж бодож байж ихний хазаргуулыг төгсөг байгаа. За хэдүүлээ ингээд яриагаа өндөрлөө. Ээж шин сэтгэлийг сонсоо яриагаа өндөрлөө тийм ээ. Ээжийн дуу хаагдсан уу? Тун сонсогч Тэгээс гадна нөгөө манай та нар ч одоо нөгөө төрүүлсэн өдрийн баяр төрүүлсэн өдрийн баяр гэдэг одоо 5 хүүхдийн төрүүлсэн өдрийн баяр болохоор чи минийхтэй нийлээд 36 өдөр л одоо миний баяртай өдөр болж байгаа шүү. Тий. Нэгнийхээ төрүүлсэн өдрийн баяр гэж ээжийг өдрийн баяр гэдэг. Тэгэл тэрэнд бас их баярлж байсан ш одоо тэгээд би бас азтай хоол тэгэл тэгдэг одоо сайхан охтууд миний охтууд одоо сайхан ажиллаж амьдарч байна. Аль одоо сур гэд байсан ч гэсэн өвөнд орж сурдгуу хүүхдүүд зөндөө л байгаа штэ. Тэгэхэд миний хүүхдүүд ээж нь бас их баярлдаг. Түүнээс өвөнд орохгүй байхыг хэмбэ гэхүү бас хэдийгээр би сургаал өгүүлсэн ч гэсэн боломж нь байсан ч гэсэн боломжтой тусмаа сурдгуу айлын хүүхдүүд байдаг штэ. Бүр их боломжтой айлын хүүхдүүд ном сурдгуу ингээл амьдрал нь шал өөрөөр явж идэг гэдэр байдаг штэ. Тэгээд миний хүүхдүүд чинь яхав сурах эрмэлзэлтэд нээж нь бас их баярлж явдаг штэ. баярлалаа. Хайртай шүү. Тэгээд би яг олон төрсөн төрүүлсэн өдрийн баяртай болсон сүүлийн үед ер нь. За охтуудаа баярлалаа. За баярлалаа. Ээжтэй баярлалаа. Дахиад төрсөн өдрийн минь төргий. Хайртай шүү. Ээжтэй зөндөө хайртай шүү. Манай золооч нөгөө ажил дээрээс нь дуудаад явцсан. Түүнээс золоо бас орцох ёстой байсан шүү дээ. Харин тийм. Тэгсэн ажил дээрээс нь дуудаад. Тэгээд харин тийм аа. Би бас нэмээд хэлэхэд одоо ингээд манай баг дүү маань Дауны синдромтэй. Тэгтэл бас ингээд компанид ажиллаж явж байгаа. Энэ бас ээжийн маань тус ээжтэй дахиад бас баярлалаа. Дүүгийнхээ өмнөөс баярлалаа. Өөрийнхөө өмнөөс, ихнэрийнхээ өмнөөс баярлалаа. Манлай үйлдвэрт ажиллаж байгаа шүү. Манлай хүнсэнд ажиллаж байгаа миний өвд. Харин тийм. Тий. Бахархмаар бас. Ажлын хамт олонтой хүн шүү дээ бүр. Тий. Энэ бүхэн гол нь ээж та мундаг байсны л ачаар бид нэр ингэж явж байгаа байхгүй. Би бас манлай хүнснийхэнтэй баярлдгийг. Одоо миний охиныг ингээл дуудаад төртөл хүрээдрээ ажиллаа хийгээл дуудаад төртөл аваа явж байхад ч одоо миний охиныг бас үнэлээд сургаад хүмүүжүүлээд ингээд хамт олонтой байлгаад хамт олон амар хайртай төрсөн өдөр өдрийн тэмдэглээд гачигтал зовлон болгох чинь дарга зэрэггүй хурж ирээд л одоо эмгэнүүлж илэрхийлээд баяр ёслолж илэрхийлээд ингээл байгаад нь би бас их баярлж явдаг шүү дашрамт хэлгээд. За ингээд Манлай үсийн хамт олондоо баярлалаа. Өөрийнхөө амьдралыг авч явж байгаа шүү тэр компани. За ингээд бүгдээрэнд нь баярлалаа. Аз жаргалаар дүүрэн сайхан дурсамжаар аялцгаалаа. Тэгээд ээждээ дахин төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Баяраа сайхан тэмдэглээрэй. За баярлалаа. За бүгдээрээ баяртай. Хайртай шүү. Хайртай шүү. Баяртай. За бүгдээр нь хайртай шүү.